168 гэдэг одоо артистийн хувьд нилээд бас анхаарал одоо сүүлийн хүмүүсийн анхаарлыг нилээд татж байна. Их олон өвөрмөц зүйлээр. Энэ дотор манай найруулагчийн багийнхны нэг анхаарлыг татсан зүйл юу байсан бэ гэхээр таны уран бүтээлийн SoundCloud дээрх одоо artwork-ууд нэлээд уран сонирхол татсан. Тэгээд эдгээрээс бүгдээрээ яг манай үзэгчдэд ганц нэг artwork-ыг тайлбарлаж өгөөч гэж хүсэх гээд. Оо за яваа гоё. Танаас тийм хамгийн шилдэг асуулттай нэвтрүүлэг байна. Тийм үү? Уг нь нэр ийм шал тэлэг байдаг байхгүй. Баярлалаа. За, эхний постэр. За энэ болохоор яаж байгаа юм аа? Энэ болохоор яг ойг одоо artwork нь юу байхгүй юу? Нөгөө нэг хиний. Оо хин блэ? Нөгөө нэг аим алдартай фонки хийдэг хүн чинь юм блэ? Tommy Wright аахгүй. Tommy Wright гол байх аахгүй да. Энэ байгаас Tommy Wright гол. Тэнгүүтээ тэр чинь одоо 1996 оны артист аахгүй юу? Фонк гэдэг Техасын хийдэг байсан. Аим алдартай одоо сүүлийн алдартай байгаа. Тэгээд тэрний постэр нь ийм байдаг байсан аахгүй юу? Энд ч одоо панаалтай болдог байгаа сте. Ингээд юм авс байж байгаа дахин дүүж мөснө хоёр юм үзэн байснаа feed me before they kill me ингэж авч иймэрхүү энэ одоо 96 фотошоп гэж байхгүйсэн юунд дээр ч гэдэг байсан мэддэхгүй нэг тийм амар одоо нэг кассетны artwork байхгүй. Тэнгүүд энийг хаасчаад ерөнхийдөө plagiarism хийж ин гэсэн үг л те. Тэгээ өөрийнхөө зургийг тавиад ингээ миний нүр байгаад энд нас миний нүр байгаад тэгээ энд нь мотор лого наагаад тэгээд болцсон гэсэн. Тэгэхээр энэ нэг reference-ийн хүмүүс мэддэг бол айгу хэрэгтэй. Тэгээд энэ панаалтай одоо би reference-ийг яагаад plagiarism хийсэн бэ гэхээр энэ нэг юм чинь ингээд үхэхгүй байгаасай одоо миний сонсож байгаа зах зээл дахиад энийг хараад ямар гоё юм бэ гэж бодоосай. Энийгээ би одоо Tommy Wright-ийг жишээлбэл маш их хүндэлж Tommy Wright-ийн artwork-ыг бас та нар миний artwork-ыг монтдог байна гэж бодож байгаа шиг бодож байна гэсэн үг байхгүй. За баярлалаа. Дараагийн artwork. За энэ одоо юу юм бэ? Нилийн чанар мутаалаа гэж тий. Уусаа энэ чанар мутаал юм байна л да. За энэ бол гэхдээ бас амар юм байхгүй да уг нь бол. Би нөгөө нэг одоо энэнийг яаж хийж ийна гэхээр нэг юм утсан дээр гэдэг байхгүй юм чи. Фото layers гэдэг юм ийм. Тэгэхээр нэг баахан layers-ууд авалсан байгаа гэсэн байхгүй. Тэгээ layer болгоно нь маш чанартай урлаг гэсэн үг. Яг урлагийн бүтээл байгаа байхгүй. Ингэхдээ хэзээс энэ чинь юу байхгүй да. Энэ ард нь 200-ийн зураг байгаа. Ингээд бэлэн мөнгөнд дунд ингээд хөвтөж байгаа. Бахан 20,000 төгрөг дунд хөвтөж байгаа 200 байгаа. Тэгвэл дээрээс нь энэ нэг могоо байгаад байгаа. Тийм байна. Тийм. Тэнгүүтээ энэ би ингээд микрофонд дуулж байгаа. Тэгээ яашагийн лого байгаа, Ленингийн нүүр байгаа. Ленин болцсон биз дээ. Тийм би ингээд Ленин болчиход байгаа юм. Тийм байна. Медалаар орж ирж байна. Тийм. Тэгээд энэ өөр артлын зураг нь ер нь бол нэг баахан ингээд artwork-уудыг хоомд холцсон байгаа байхгүй. Тухайн үеийн мэдрэмжүүд л яваад байт юм шүү дээ тийм үү? Ер нь бол айгүй чанартай уулгууд л гэсэн үг л тийм. Айгүй чанартай уулгуудыг хөлөөл гаргаж иж байгаа. Дараагийн artwork. За. Энэ болохоор яг миний нөгөө нэг дууны юм л да. Энэ дотор яагаад ийм амжиргаа цагаан байгаа юм бэ? Энэ амар олон байгаа сте. Би энэ бол бас ийм ёо тий. Би нэг үзлэг хамаа байна. Амжиргаа цагаан байгаа байхгүй. Дотор нь ингээд ийм хүн байгаа байхгүй. Ингээд яаж ч ингэ суусаа тий. Тэгс нэг ачаанд нь би юу байхгүй тэгэхээр. Тэгээ энэ биений усуухан багчаад шүү дээ. Энэ биений дахиад би байгаа. Тэгвэл би ингэж чихээ авч байгаа байхгүй. Энэ ингэ би чихээ авч байгаа байхгүй яг үндэ чүтэн зэр ингэ. Чихээ авах юм тэгээд гэж байгаа байхгүй. Гэж байгаа байхгүй. Тэгээд энэ чихээ авч байгаа нөөцөө юу вэ гэсэн чинь that's how my music goes to your ear гэж байгаа байхгүй. Shit. Зоожарна. Тэгвэл энэ нь ингээд дахиад би ингэж нэг сууснаа. Энд нь ингээд бас би нэг суугаад байгаа. Тэгснэ энэ нэг ийм хтэй хүн байгаад байгаа. Тэгснэ энэ нэг Гэгэ Мария байж байгаа л. Тэгснэ энэ толгой ингээд бидний одоо Солонгос тавсан зураг байгаа байхгүй юу? Шиг Бээжинд энэ ингээд би энэ ингээд нэг ах. Энэ ингээд Синкми, энэ ингээд Цэндо, Curtis, энэ бас нэг Итали DJ, энэ болохоор Солонгос DJ, энэ болохоор Анжлоо. Тэг ингээд баахан амар олон референстэй.
Энэ ингээд наахга гэдэг нэг хүүхдийн тооны доо гэдэг өсч юм байдیں۔ Тийм. Өсчний хаяг хүртэл явж байгаа. Тийм. За дараагийн. За энэ бол бас гайхалтай л та. За эдгээр бол бас үнэхээр сонгодог байхгүй юу? Тэгээ энэ болохоор одоо би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Тэснэ алд ийм болов байгаа. Тэгээ ингэж яг нэг миний бас би ч нэг дуу хийхээс өмнө ийм мэдвэс байхгүй юу? Аа. Бүр ийм хийхээс өмнө дууддаг байхгүй юу? Тэгэхээр надад ингээд нэг креативийг гаргах шаардлага заавал байгаад байсан байхгүй юу? Сотогийн яасан чинь нэг урлагийн байх шаардлага. Тий. Тэнгүүд тэрийгээ би бүр ингэж гаргаад зурдахгүй гэнэ бол би. Тэгээ зурдууч нөгөө нэг ингэ удаан цуг зурдаг миний нодоо өвддөг болоод тэгээ нодоо өвддөг болохоор чадахгүй болоод утсан дээр хийдэг байхгүй юу? Тэгээ утсан дээр хийдэг болсон чинь креативити ингэ ийм мэдээ болцсохгүй. Тийм коллаж хийдэг болцсохгүй. Тэгээ тэр нь нөгөө нэг миний аюу референс сайтай гин чин чанал та. Гайхалтай. Тийм тэгэл ингээл ийм юм ийсэн. Сүүлийн арт. Оо. Бас л те. Ингэхдээ энэ жоохон хөлхөн те. Энийг хэвээ мэдэх юм бол энэ бол мим босон байт энэ хэсэг. Ийм нэг мим гардаг байсан. Тэгээд энэ болохоор мим, энэ болохоор классик, энэ болохоор бас нэг сони юм. Энд дээр би нөгөөдөө хийсэн байсан. Энэ бас классик, энэ болохоор бас нэг юм. Тэгээд мотолог. Тэгээд нэг юм болоо. Тийм. Эднес чи миний стилийг хаалж байгаа юм нийлээд. Ааха. Гайхалтай. Бас нэлээд шинэ урлаг энэ бол. Үзээд ингээд автомаар айгу сонирхолтой санагддаг. Манай нэвтрүүлэг таалагдсан бол бидний YouTube сувгийг дагаарай.